Энэхүү видео контентийг тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахыг дэмжих төслийн санхүүжилтээр цахим контентын уралдаанд зориулан бүтээв. Хосолсон сургалтын өртөө сэлгэх арга. Контентын сэдэв өөрийн сайн туршлагаа бусад багш нартаа түгээн дэлгэрүүлж сурталчилсан байдал. Хосолсон сургалтын арга зүй хичээл сургалтандаа туршин хэрэгжүүлж байх хавцад хүний эрхийн үзэл санаа хичээлийн хөтөлбөр тусгах гэсэн уралдаанд зарлагдаж энэ уралдаанд агаараа хамтарч хичээлээ бэлтгэн оролцохоор болсон. Тухайн уралдаанд оролцоход бол асуудал юу байсан бэ гэхээр тухайн хичээлийг заахад агуулгах хэрэгтэй. Агуулга нь бол нийгмийн хамгааллын эрх зүйн харилцааг хүний үндсэн эрх хэрэгчлөөтэй холбон хичээлээ заах байсан учраас хосолсон сургалтын өртөө сэлгэх аргыг ашиглахаар төлөвлөж хичээлээ хамтран бэлтгэж эхэлсэн. Нэгдүгээр баг бол 5 компьютер явуулж байгаа. Эндээ нэгдүгээр багт бүгд хуулийг авах авч байгаа. Хуулийг авах бүгд нөгөө легалыг бороо. Гэтэ яг нэг зааварчилгааг бас ингэ тавьж болох юм чи юу болохоос мэдгүй байхгүй. Тийм нэг зам легалыг бүгд амууд ингэ зааж өгөөд ширээн дээр тавьчих байгаа. Тэрнийгээр яг юугаараа замаараа бүгд авах хүмүүс хаад болохоос тавьчих байгаа байхгүй. Тэгээд татаад авчихсны нар дээр нөгөө хэвлэн бэлгийн юм хаалаа татаж авсны дараа болж байгаа. Тэгвэл нөгөө чинь яг тэр хугацаанд хууль мөлийг бичиж авах боломжгүй шүү дээ. Нөгөө жоох хугацаа. Тэгмээ яг ийм дээр тэгвэл хаана авсан юм уу гэдэг үгийг би дангаа амжилт авах. Тэгээд дараа нь болохоор ойлгоор дээр сууд яг иргэний хэрэгцээ харилцаа гэж юу гэсэн бэлгийн мэдээлэл байж байгаа байхгүй. Тэр мэдээллийг уншаад яг тэр ажлын үйл хэлж аваад тэгээд яг энэ юу өртөө яг сэлгэж харж байгаа. Тэр мэдээллүүдээр цуглуулж авах хамгийн сүүлчийн ав дээр ирээд хамгийн байр дээр бичиж байгаа байхгүй. Тэгээ нэг дөрвөн багаас цуглуулж ирсэн мэдээллүүдийг бүгд ээж дараагаар мэдээж тайлбарлаж синдэр байшин харсан юм байшин. Тэгээд баг болсон мэдээллийг баг болгон мэдээллийг бүгд айн мэдсийн тайлбарлаж байсан. Тэгээ ээж цаашаа юу яваа гэж байгаа. Цааш ингэ тохиолдол дээр ажиллаж явж байгаа. Одоо нөгөө мэдээллүүдээ одоо онлайн түвшингээс улаан авчиж байгаа шүү дээ. Тэгэнгүүт ингэ нөгөө одоо чинь манайх одоо энэ тохиолдол 3 сараас энэ айл одоо энэ амьдралтай хүмүүс гэсэн дээрээ тэгэнгүүт энэс одоо нийгмийн халамжид хамаарч байгаа юм байна. Нийгмийн одоо хамгааллын хаалттай болж байгаа гişүүдэн байгаа. За дээрээс нь тэгээд халамж хүртэж байгаа юм байгаа юм. Тэгээд одоо тэгээд тэрийгүүд амлалтаар оруулж тайлбарлаа явах байхгүй. Тэгээд тэр өтөөсөлөх бол энэ мэдээллийн маш хурдан тиймээс энэ заавал бүгд
зохион байгуулалтын за багийн зохион байгуулалтын багш нэгээс хамтлагд бодлоо хэдүүлээ багаас санаа гэсэн үг байна. Аанаас анхаарч байна. За багш сая ингээд нас нэрийн нас байгаа. Аа анхаарч байгаа. За ийм 17 хүн байгаа тийм ээ. За 17 хүнийг өсөн багт байна. За ингээд За бид ээлжид хичээлийнхаа мэдээлэл боловсруулах, шинжилэн судлах үе шатнд өртөөчлөх аргаар хичээлээ бэлтгээд нэгдүгээр өртөөнд дээр сурагчид технологи ашиглаж хуулийн лавлгаа авах байдлаар ингэж төлөвлөөд энэ төлөвлөсөн төлөвлөлтийнхөө дагуу Дундгой аймгийн мандал сургууль дээр очиж 10 дугаар ангид хичээлээ заасан. За энэ хичээл маань амжилттай зохион байгуулагдаж өндөрлсөн. За энэ хичээлээс ямар санаа төрсөн бэ гэхээр ер нь бол энэ өртөөс илгээх аргыг ашиглаж байгаа хэсэд бол цагаан маш сайн төлөвлөх хэрэгтэй юм гэж бодсон. За цагаан сайн төлөвлөхгүйгээс болоод ер нь хичээлийн 40 минутанда багтахгүй хугацаа нь хэтэрсэн ийм дутагдал гарсан байгаа. Гэсэн үедээ ч мандал сургууль дээр зохион байгуулагдсан уралдаанд бид амжилттай оролцож мэдээд байрыг эзлээд ингээд улсын үндэсний түвшин зохион байгуулалтын сургалтанд оролцоход болсон байгаа. За бид ингээд 11 сарын 25-нд Дундгой аймгийн мандал сургууль дээр хичээлээ түгээн дэлгэрүүлж зааж тухайн уралдаанд амжилттай оролцсон дараа 12 сарын 5-нд бол үндэсний түвшинд 118 дугаар сургууль дээр очиж хичээлээ заах даалгавар бидэнд авсан. За ингээд ээлжид хичээлийн хөтөлбөрийг сайжруулах, өмнө даасан туршиж хэрэгжүүлж байх хугацаанд бол гарсан алдаа сургамж дээр үндэслээд ээлжид хичээлийн хөтөлбөрийг сайжруулсан. За ингээд өртөөс илгээх загварын бол гол онцлог нь хязгаарлагдмал тооны цахим төхөөрөмжийг олон хүүхдэд бүртгүүлэмжтэй ашиглахад бол
нэн тохиромжтой байдаг учраас энэ арга бол үргэлжлүүлэн хэрэгжилж ашиглахаар хичээлээ төлөвлөөд ингээд үндэсний түвшинд хичээлээ 12 сарын 5-нд очиж заагаад энэ хичээл маань бас амжилттай болж үндэсний түвшинд бол тусгай байрыг эзэлсэн тийм амжилтыг багаараа бидний гаргасан. Бидний хослолын сургуулийн өртөөс илгэх аргыг ашигласан 10 дугаар ангийн нийгмийн хамгааллын эрх зүйн харилцаа ба иргэний үндэсний эрх зөрчилдөө гэсэн хичээлийг өөрийнхөө сургууль, Дундгуй аймгийн Мандас сургууль, Улаанбаатар хотын Хаан улс төрийн 118 дахь сургуулийн 3 сургуулийн 40 гаруй багшид түгээн дэлгэрүүлж нэр шахан сурагчдаг тухайн хичээлийг бол зааж хүргэсэн байна. Өртөөс илгэх аргыг ашиглах аргачлал. Өртөөс илгэх загвар сурагчид анги дотроо байх тодорхой байршлуудыг буюу өртөөг тойрч ирэх замаар суралцах бөгөөд нэг өртөө нь онлайн сургалтын буюу технологийн өртөө байх ба бусад өртөө нь бол багаар ажиллах хэсэг, биедан суралцах хэсэг, унших хэсэг, бүтээх хэсэг гэх мэтчлэн хэсгүүдэд хуваагдсан байх боломжтой. Өртөөс илгэх загварын А хувилбар нь хязгаарлагдмал тооны цахим төхөөрөмжтэй байгаа тохиолдолд тэдгээрийг ашиглан технологийн өртөө бий болгох замаар хослолын сургалтын загварыг хэрэгжүүлэхэд оршдог байна. Бидэнд бол хэмжээний мэдээллийг богино хугацаанд сурагчдад олгох ийм бэрхшээл тулгарсан байсан. Энэ бэрхшээлийг даван тулахын тулд өртөөс илгэх аргыг ашиглаж энэ аргаар бол тухайн асуудлаа даван туулж чадсан гэж бодож байна. Өртөөс илгэх аргаар бол хэмжээний мэдээллийг бага хугацаанд судлах боломж олгож байгаа. Тэгээд ер нь гол анхаарах зүйл нь бол цаг төлөвлөлт дээр маш их анхаарах шаардлагатай юм байна гэж харсан. Мөн багшид тулгарсан хөнгөрөх бэрхшээлийн хувьд бол зарим компьютерны сүлжээ орох бүгдийг гацах, мөн интернет сүлжээнд тасалдах, мэдээллийн технологийн чадвараа ахиулах шаардлагууд их тулгарч байсан. Сурагчдын хувьд бол маш сонирхолтой байсан. Бага хугацаанд хэмжээний мэдээллийг олж аваад өртөөс илгээд өөрийн оцсон өртөөн дээрээс өөртөө хэрэгцээтэй мэдээллүүдээ олж авч боловсруулахад энэ арга маш их төхөөрөмжтэй байсан гэж үзэж байна.